гэсэн. Тэгээд нэг энэ хэсгээ яг ингээд үзүүлчихөө. Гоё хуучныхаа тэр хотын төмөөгөө үзүүлнэ гэсэн. За манай түүрэнд явж байна. Бид нар юу утсан бэ гэхээр энэ astronomical clock гэдэг үзлээ. Энэ болохоор цаг. Тэгээ яг одоо ингээд юунаар засварт орсон учраас ажиллахгүй байгаа юм байна. Гэхдээ ажиллахдаа ингээд концерт чиг юм болдог юм байна л да. Тэр нэг онгойж монгоогоод нааш цаашаа гүйж мүгээд гэсэн чи энэ цагийг бүтээсэн хүнийг энэ цагаас илүү гоё юмыг уур газар бити бүтээгээрэй гэд нүдийг нь сохлоод хилийг нь тастаад гэрт нээж ахт нь тэгээд үлдээсэн байна л та. Тэгсэн чи тэр хүн амьд үлдээд тэгээд дараа нь амьд үлдснийхаа дараа нөгөө нэг ирээд энэ цагаа эвдэлсэн байна л та. Тэгсэн чи тэрээс хойш 100 жилийн дараа 100 жилийн дотор энэ цаг ажиллаагүй гэж байна. Праг пивэр алдартай. Тэгээд Праг жоох чек пивэр алдартай. Пив удаг хэмжээгээр нэгт ордог болсон гинэ. Тэгээд энэ яг энэ Прагаас гадалтай алдартай пилснер анх удаа эдээс гарсан гинэ. Энэ газраас. За бид нар талбай дээр энэ гоё оркестр байна. Тэгээд энэ нэг алдартай хөгжмийн зохиолч тэр артл нь болохоор юуны Карлийн их сургуулийн философийн танхим. Энэ болохоор юуны урлагийнх нь танхим юм байна. За тэгээд миний ер нь ойлгож байгаа Карл гэдэг юм шүү дээ. Монголчуудын Чингис хаан шиг эдгээр тэр Карлыгаа бараг бүх юмд юу яагаад хийгээл тэгэл гүүрэн Карлын гүүр, юмнууд нь Карлах, зүгээр голомжнууд нь Карлого гэл бүхэл юм Карлах юм яг л нэг Чингис хаан Чингис гэдэг шиг юм байна шүү дээ. За одоо би өлсөж эхэлж байна. Тийм болохоор юм иднэ. Тэгээд пилснэ гэдэг бий авсан. Пилснэ өөрхөө гэсэн үг. Би яг үндэ хэлж чадахгүй нам хэцүү байна. Тэрний яг газар юм шиг байна. Ямар ч надаа инсайдер хэлсэн учраас инсайдер. Энэ амьдрдаг хүүхэд хэлсэн болохоор шаарч ирлээ. Гоё гэж найдаж байна. Хоолой хүлээнэ. дахиад жоохон мөнгө солиулаад ордон руу явнаа.
Тэр өнөө л орж үзцгээ. Агуу сүртэлсэн юм шүү. Прагийн Hard Rock Cafe гэсэн чинь ийм байшин биш. Энэ хүслээ шивэндэг хөшөө гинэ. Хүслээ шивэнэхээр хүсэл нь ер нь бэлдэх гэж шүү. Яг тэр нэг хоёр хаана энэ хоёр тэр хоёрын бараад хүслээ шивэнэхээр 3-4 жилийн дотор хүсэл нь заавал бэлдэх гэдэг гэж байна. John Lennon хизээч юу Праг дээр байгаагүй ч гэсэн өглөөхөн дараа ингээд түүн зориулаад хамн дээр Beatles-ийн дууны үг тэгээд Lennon-ы зургуудыг ингээд зурсан байна. Тэгээшээ юу лөө хартналоо алах чаад ийм гоё газар боллоо. Тэгээ эндээ тогснууд зүгээр ингээд алах чинь. Тэгсэн чинь 6-аас хаалгаа барьдаг гингүүт би гардаг хаалгаараа хараа тэгээд бүх хүмүүсээс ганцаараа зөрчсөн алхаж чинь урсгал сөрөөд алхаж чинь. Гэхдээ дээш аяга удаан гарлаа хамаа болчих ажиллаа. Ямар ч амар том ордон байх хэвээр ордны гаднаас л харна гэсэн. Одоо оролт байгаа гинэ. Ягаад гэвэл ер нь энгийн өдөр болвол мөнгө төлөөд орж болдог гэсэн. Дэшээ матцаж ядарч байна. Ордон байна. Ордноос ингээ гараад яваад энэ ингээ ордны хэсэг байна. Усан хариглууртай ордон байна. Тэгээ энэ миний зургийг авч гисэн Монгол хөлт. Явж байгаа гинт таарад. Уучлаарай миний зургийг авдаг. Англиар асууж байгаа надаас. Тэгвэл би чи монгол хэлтэй. Тэгэж. Ой чи амар гоё юм биш үү? Хамаш тийм үү? Цагаан явсан гэжтэй. Хэ? Зя би өдөржингөө алхсаа одоо жоохон ядарч байна. Цаад ер нь бодохоо явсан би юм шиг ядарч байна. Өдөржингөө алхах